За тэгээ би энэхүү эсэнд болохоор завг гэдэг нэг юмыг тусгаж өгсөн. Тэгээд энэхүү завг гэдэг нь болохоор Монгол гэрийн уян дээвэр хорийн дунд байдаг зайг болохоор ингэ хилдэг. Тэнд нүүдэлч ахуудаа ингэ бид нэр ингээд хэрэгтэй чухал ингээд нууцлах зүйлээ хийдэг. За тэнгууд тэрийг болохоор манай имээ надад ингээ 2 утгаар тайлбарлаж өгч байсан. Тэгэд ингээд өөрт байгаа боломжоо ашиглаж чаддаггүй хүн эсвэл хүний анзаардаггүй юмнаас боломж хүртдэг хүний хилдгээгээ хэлж байсан. Тэмүүт яг энэ нь надаа ингээ боломж байгаа ч гэсэн тэрийг ашиглаж чадахгүй байна гэдг нь яг манай Монгол улсын байгалийн баялаг ашиглаж чадахгүй байгаа та маш төстэй санагдаад тэгээ бичсэн. За тэгээ энэхүү одоо бид нар байгалийн баялагаа ингээ сайн ашиглаад ингэх юм бол бас илүү сайн байх гэж бодож байна. Тэгээд биднэрт одоогоор ингээ баялагын өгөөж гэдэг ингээ биднэрт бэлэн мөнгө өгдөг те. Энэ нь бол биднэрт ингээ баялагын өгөөж бол биш. Тэгээд энэхүүгээр ингээ баялагын сангийн хуримтлал үүсгээд дэлхийн чанарт нийцсэн сургууль цэцэрлэг эмнэлэг баригдах нь биднэрт одоо ард иргэдэд өгж байгаа баялагын өгөөж гэж би харж байгаа. За тэгээ байгалийн баялаг нь болохоор өөрөө шахагддаг, дуустдаг. Тэрнээс биднэрт ганц үлдсэн байх хэрэгтэй юм болохоор мэдлэг. Тэгээд мэдлэгтэй байж л одоо энэ ус амж юм аа гэж бодсон. Тэгэхээр бид нэр байгалийн баялгаа илүү боловсролтой оруулаа, боловсролтой хөрөнгө оруулалт хийж өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үндсэн хууль гэдэг бол Монгол хүн бүрийн даах ёстой жаяг тийм зүйл байдаг. Тэгээд энэхүү зүйлийг дагахснараа бид нэртэй улс хоорондоо маш том хөгжин, цэцэглэлт авчирна. Манай үеийнхэн бол одоо ингээд энэхүү талаараа нэг сайн мэдлэггүй зүгээр л нэг дөөрөм хэдийн итгэхэд гэсэн юм л мэддэг байх гэж бодож байна. Би ч гэсэн яг энэхүү эсээгээ бичгийн тулд бас ингээд үндсэн хуулиа судалсан, мэдсэн. Тэгээ ийм юм байдаг байсан юм биш үү гэд тэрийг мэдэж авсан. Тэгэхээр ингээд одоо өөрийнхөө үеийн хүүхдүүдэд хандаж хэлэхэд үндсэн хуулийн номоо ингээд те бүгдийг нэг сайн уншаад үзээрэй. Ингээд ямар эрх үүрэг ингээд хүлээх ёстой гэдгийг мэдэж авах хэрэгтэй шүү гэж хэлээ.